сайн байна уу? Юу гэж хэлэх вэ? Та өөрийгөө ихлэ сайхан танилцуулж. Сайн байна уу? Намайг эдэнцэг гэдэг. Айконос ирээд одоо яг Монголд 7 арай хоног байна. Тэгээд Facebook дээр creative Монгол яг хараад нэлээд их одоо мэдээлэлд авч байсан. Тэгээд бод төр дэлгүүр дээр нэрээд дэлгүүр гэж хэлэхээсээ илүү илүү Creative Gallery дээр ирээд урдаач бүтээл хүмүүсийн яг ингээд бүтээлийг бод төр хараад танилцах боломжтой. Ой space гэдэг юм бэ. Эндээс юм айгу сонирхолтой номнууд Монголын талаар хадгалтай юм ховор сонирхолтой баг гадар дэлгүүрээр хараагүй сонирхолтой номнууд бас олж авлаа. номын нэрийг нь хэлж болох уу? Энэ монголчуудын эрдэм ухаан Уламжлал Гонгоржоо гэдэг зохиолчийн ном байна. Энэ ийм эрдэмтэн хүн байдаг шүү. Эрд судалдаг геологч хүн байдаг. яг нэг гадаадд айгүй удаан байгаад ирсэн болохоор Монголын түүх соёл одоо ахуй амьдралын соёл бас сайн мэдгүй болохоор бас мэдэж авъя гэдэг үгнээс энэ номыг Наад чинь монголчуудын модон өв соёл гэдэг бас гонгорж байгаа ном байна тийм ээ. Энэ бол их ховор номууд уу. Баяр хүргэе. Эрдэнэ цэцгээс дахиад жоохон тодруулжсэн. Японд ямар ажил мэргэжил эзэмшсэн бэ? би яг үндсэн мэргэжлэх юм бол зам одоо барилга гүүр инженерээр Сурч төгссөн байна. тэгэж ажиллаж байгаа. За зөв. Юунд Монголд ирээд ер нь ямар ажил хөдөлмөр эрхлэе гэж бодож байгаа вэ? Одоо ирчгээд хэдхэн онцгоод байгаа л да. Гэхдээ нэг юм өөрийн чинь хүсэл бодол юу вэ? Одоогийн байдлаар бол яг шууд ажил эхлэхээс илүү жоохон өөртөө цаг өгөөд хөдөө байгаль бас байж амрангаа нэгцэл бодъё. Ер нь бол хөдөөний амьдрал надад илүү одоо зөв амьдрал санагдал байна. За баяр хүргэе. Би ч бас чамаа дэмжиж байна. За манай галерейд яг орж ирсэн ингээ сэтгэгдэл өөрөө нөгөө ингээ яг боддоор нь танилцахад чамд толгойд чинь ямар бодлууд зурсхийж орж ирээд байна вэ? Ер нь хийж бүтээж байгаа хүмүүс амар олон байна. Ингээ хүн болгон хийж байгаа гэхдээ ингээд бас айгу Бид нэр онцлог брэндүүд гэж хэлдэг. Тэгээд энэ өөрмөц бас гоё хийцтэй ингээд харахад мондог одоо гадаад харж ирсэн юмнуудаас дутхааргүй айгу хийц. За эрдэнэ цэцэгт манай энэ галерейн зочдын юм сэтгэгдлийн булан байдгийг манай Creative Gallery гэдэг энэ Facebook-ийн хуудсан дотор юм сэтгэгдэл гэсэн юм альбом байгаа. Тэгээ энэ альбомонд одоо өөрийн тэн бичлэг орох юм аа. Тэгээд энэ бичлэгээ та дараагийнхаа өөрийнхөө ажил үйлсийг чөлөөтэй хуулж аваад ашиглаж болох юм. Тэгээд таныг одоо Монголын дараагийн Creative Gallery байгуулан ажилласаа гэж бид нар хүсэж байна. За баярлалаа. Амжилт хүсье.